Бүгдээрэнд нь өдрийн минь төргий энэ шин сарны энерги ерөнхийдөө бол 48 хоног үргэлжилдэг. Тэгээд 7 зүйлийг маш богинохон товчхон яриад өгье гэж бодож байна. Шин сарны энэ өдрүүдэд мөн өөр бусд өдрүүд ч гэсэн маш олон өдрүүд давхцаж байгаа юм чинь заавал энэ өдрүүдэд гэхгүйгээр ер нь бол нэг сардааныг удаа ч юм уу те иймэрхүү зүйлүүдийг хийгээд байвал бас хүн ингээд энерги доктортой байлгаад сайжруулад явах боломжтой гэж би боддог байхгүй юу. Тэгээд энэ өдөр болохоор 7 зүйл байгаа. Нэгдүгээрт нь шин сарны зан үйл гэж ер нь бол нэрлэдэг. Тэгтээ бараг өдөр тутамдаа хийдэг хүмүүс ч байгаа ах те залаа асаах ч юм уу өнөөдөр маргааш таамжаад хүслээ бичих. За тэгээд ямар нэгэн гой үнэртэн гэртээ өрөөндөө тавих, далаанд австаа усанд суух. За тэгээд сарны энерги авсан ус уух гэдэг эднэр бол ер нь мэдж байгаа. Тэгээд хамгийн гол нь австаа үнэртэй ванд суух нь маш сайн хүнд бол нөгөө цэвэрлэгээ болж өгдөг учраас бас энийг амжуулаад хийвэл зүгээр гэж бодож байна. За тэгээд хоёрт нь болохоор идэх юмны төрөлд хүний эрч хүч энерги сайжруулдаг идэх юм гэж байдаг да. Ер нь бол байнга л ингээл нөө түргэн хоол идэдэг үл хүний биед ч муу, хүний эрч хүч энергинд ч гэсэн маш муу гэж ярьдаг шүү дээ. За тэгэхээр яг тэрнтэй адилхан энэ өдрүүдэд манайхан ч одоо дандаа үхрийн мах иддэг юм чи бас гоё юм шүү. Үхрийн мах идвэл сайн гэсэн байгаа байхгүй юу? Яа тэгэхээр нөгөө нэг шорон бие махбодтой цаг үедээ ч гэсэн ингээд уялдаж холбогдож байгаа учраас бас нөгөө байгаль ихтлхий гэдэг зүйл мөлтэйгээ ингээд холбоотой уялдаатай байгаад үхрийн махыг идвэл бас хүнд хүчтэй энерги татаж өгнө гэсэн тийм зүйлийн болов гэж би зүгээр өөрөө тэгж бодсон. Өөр бусд үед болохоор үхрийн мах гэдэггүй байхгүй юу, нөгөө өмнөх за аль үеийн нөгөө бүтэн сар лөө шинэ сарны үед каре идвэл зүгээр гээл те ингээл ерөөсө тухайн үед өөр идэг байхгүй юу, тийм ногоо тийм жимс идвэл зүгээр. Энэ удаа болохоор үхрийн мах идвэл зүгээр гэж байгаа. За тэгээд сармис бас их зүгээр гинэ. Яа тэгэхээр нөгөө үнрээр нь биеийн муу зүйлийг ингэж арилгаж өгдөг учраас сармисыг ингээд хоол хүнсэндээ төлхөө хэрэглээд өгвөл зүгээр гэсэн байгаа. Тэгээд дараа нь оранж жуус гэсэнсэн. Эдрийг би болохоор анх удаа сонсож байна. Тэгээд оранж жуус болохоор гоё тийм зуны гэдэг юмараа бас байгаа бах. Дээрэс нь гоё тийм DI гэсэн байсан. Гоё уучрал, гоё харилцааг бий болгох тийм гоё азийн одоо зүйлийг нээж өгдөг мөдөг гэдэг ингэсэн билээ. Тэгээд мэдээж иймэрхүү зүйлийг сонирхдаг хүмүүс маань сонсож байгаа учраас би өөрөө зүгээр бүр нэг амар ингээл яг оранж жуус уул тэгнэ гэдэг ингэхгүй зүгээр нөгөө өөрөө дотроо гоё ямар гоё юм ч гэдэг юм уу те зүгээр нэг гоё юм бодоол уухад л сэтгэл санаагаал ингээ гоё өргөж идэг шүү дээ бид нар чинь. Тэгэхээр тийм л нэг энгийн зүйл гэж ойлгуул бас их зүгээр ах. Гуравт нь болохоор энэ өдөр ингээ маш сайн цэвэрлэгээ хийж өгвөл их зүгээр гэж байна. Гэрийн энерги за тэгэл ад дуудах нэмэгдүүлэх гэл энэ бүх юмтай холбогдож өгдөг учраас амжуулаад бас гэрээ маш сайн цэвэрлэвэл зүгээрээ гэсэн байгаа. За тэгээд дөрөвт нь болохоор гандан сүм хийдэд очиж мөргөх, залбирах, талархах гэдэг зүйлийг бас хийвэл зүгээр гэсэн байна. Би тэгээд өнөөдөр угаасаа амжихгүй учраас би маргааш өглөө бол очиж мөргөж талархъя гэж бодож байгаа. Тэгээд бас хүслээ хэлэхэд тааламжтай өдөр учраас бүгдээрээ хүслээ бас хэлээд мөргөж залбируул гоё хаа гэж бодож байна. За тавд нь болохоор энэ өдрүүдэд ингээд өөртөө зориулж гоё гангалж ингэж дэгжин яв гэж байгаа байхгүй юу. Тэрийг нь дагаад хүний энерги сайжрахаас гадна угаасаа нөгөө гоё цэвэр сайхан зүйлийг зөвлчин азийг нэмэгдүүлж идэг гэдэг утгаараа тэгж байгаа юм билээ. Тэгээд өөрт байдаг одоо тий алтан өнгөтэй янз бүрийн одоо зөвлөлт юм байдаг бол тэр гоё бүх юмнуудаа зүгээд айлуулах өөрийгөө гоё гангалж ингээд яваарэ гэсэн байна. За 6-ад нь болохоор өөрийгөө магтаж урамшуулж өгөх. Өөртөө зориулаад ингээд гой өгнүүдийг хэлээд өөрийгөө магтаж урамшуулж өгөх. Одоо энгийн зүйлүүд байсан ч болно шүү дээ. Өглөө ингээд ядарсан ч гэсэн би ингээд босоод ажилдаа явж чадсан. Хичээж байгаа шүү, мундаг шүү ч гэдэг юм уу те. Ер нь энэ бас шинжилгээ ухааны талаасаа ч гэсэн одоо сэтгэл зүйн шинжилгээ ухааны талаасаа ч гэсэн юм үндсэлтэй судалгаа байдаг байхгүй юу. Өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгддэг гэд. Тэгээд бас дээрэс нь амархан сөрөг болчих гээд байдаг хүмүүс өөртөө ийм дадал ингээд суулгачих юм бол маш үр дүнтэй. За 7-д нь болохоор цэцэрлэгт хүрээлэн юм уу те агаар салхи гол горих гэд ингээд байн мэдэрч сонсож чаддгүй одоо хараад иж чаддгүй тийм газартаа очиод өөрийнхөө 5 метр хүүгээ илүү их ингээд ажилуулах тийм үйлдэл хийвэл сайн гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр та бүхэн маань одоо өдөр болгоно хотын их чимээнд байдаг бол агаар салхинд гардаг ч юм уу те нам гом хөдөө ингээд сум орон нутагт байдаг бол хүн ихтэй одоо юу гэдгийг те олон нийт сугасан тийм газруудаар гой гой юм үзэж явдаг ч юм уу нэг өөртөө зориулж үйлдэл хийвэл зүгээрээ гэсэн маань. За тэгээд аль болох өөрсдийнхөө 5 метр хүүг ингээд ажилуулах тийм үйлдэл хийгээрэй гэсэн үг.
За тэгээ ингээд миний нөгөө хэлэх 7 зүйл маань болчихж байгаа. Тэгээд өчигдөр уг нь бичлэгнийхаа сүүлд хэлье гэж бодож байгаа. Би мартаад үлдээсэн байсан учраас тэгээд ямар ч байсан та бүхэндээ бас хэлээд үлдээчихье гэж бодоод хийж байгаамаа. Өөрсдийнхөөрөө хамгийн гоё те ганган хөөрхөн болоод тэгээд сэтгэл маш өндөр гоё өөдрөг цоглог юу гэдгийг ирч хүчтэй эдгээр өдрүүдийг өнгөрүүлээрэ гэж хэлмээр байна. Тэгээд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.